За сонсохоо юу байна манайхан 100 сайхан болж байна уу гэсэн өнөөдөр цас орчих юм аа. Энэ удаа Чаки ахыхаа киног ярихаар бэлдлээ. Олон юм нуршаад яах вэ хэлцгээе. Хонконгийн тэнгисийн цэргийнхэн далайн дээрэмчдэг яах вэ гэж ярилцаж байгаагаар кино эхэлнэ. Тэгсэн цагдаагийн дарга яриа таслаад орж ирж байна. Усан флотынхан сүүлийн 2 жил бүтэлтэй ганц ч ажиллагаа хийгээгүй байжээ. Далайн дээрэмч нь Ло Сампоог олох гэж яваад хүлэг нь хүчтэй салхинд живсэн. Бас нэг ажиллагаагаар далаад төөрч Бангладеш хүртэл орсон гэж байгаа. Энийг нь сонсоод усан флотын хөгшин ахлах сүртэй зүйл хэлсэнгүй. Угтаа бол цагдаагийн дарга усан флотод зарцуулдаг мөнгөө манайд өг гэд байх шиг байна. Тэгээд хэлж байна. Танах хэтэрхий их мөнгө далайн дээрэмчдэг байхад зарцуулж байна. Гэтэл бид цалин хангамжаач тавьж чадахгүй байна. Ингэж ярьж байхдаа цагдаагийн дарга халуун кофе ерөнхий адмирал руу цацчихлаа. Адмиралж усан флотыг дараагийн ажиллагаагаа хийхийг зөвшөөрч өглөө шүү. Дүр солигдоод манай Жаки ахын тоглосон магийн дүр гарч байна. Маа зэвсэг гаргуулах гэж цагдаагийн дарга дээр очлоо. Энэ даргаыг одооноос зуулт гिचхий. Зуулт дарагч. Та нар манай хамаг зэвсгийг авах юм бол бид нар одооноос хэрэгтний яраас гүйж байхаас биш. Зуулт дарга олон юм ярьж байна. Маач дуугүй тэгсгийж байгаа зэвсгээ гаргуулад авчихлаа. Дараа нь пабд ирсэн цэргүүд маргааш далайд гарна гэд унжийсэн хэдийн юмнууд байна. Маач бүгдийн сэргээж биер авч уугаад байж байсан хажуугын ширээнд суусан цагдаа нар хил амаар идээд байна. Эднээс маргааш далайд гарна. Сүүлийн уух юм ч байж магадгүй. Тэгсэн усан флотын дунд сууж байсан нэг цагдаа инээчглээ. Уг нь найз нь усан флотын хололтой. Бараг зодолдож эхлэх гэж байсан маа дундуурнаар зогсоолоо. Тэгээ цэргүүдээ аваад явах гэж байтал нэг юмны салгалсаг хөлн бүдрээд унангаа алдлаа. Тэгэхдээ энэ нөхөрлөө биерээ асгачихжээ. Маа уучлаарай гэсэн ч нөгөө нөхөр тоолгүй биерээ дээр нь асгачихлаа. Чамд 2 сонголт байна. Нэг нь надаас уучлалгүйх. Гэсэн шууд 2-ын сонгож байна гэж зодолтоод эхэлж эхлэв. Цагдаа нарч пабын хамаг сандал ширээг авч идээд нэг талдаа гарч байна. Тэгээ тал талаасаа шил сандал аваад үзэх гэж байгаад арай чангадах болохоор хайцгаалаа. Хөгжим энэ үед гэнэт яваа зодоон эхэллээ. Хосолтой нөхөр Жакитэй нэлээд үзэж байна. Одооноос түүнийг тоглосгий. Тэгэж яваад нэгнээ сандалтаад юу ч болоогүй юм шиг царайлснаа. Ханны наан цаана ороод яр байгаад байна. Тэнд 2 нөхөр биерний шил аваад хэн төрүүлж хусгах нь гэсэн юм шиг хараад байна. Энэ үед гаднаас бас найзууд бололтой усан цэрэг цагдаа нар орж ирснээр хоорондоо зодолтоод эхэллээ. Тогс маа 2 харин техникийн ард үзэж байгаад гараа авччихлаа. Тэгээ доошоо олсноо дахиж гарч ирээд нэгнээ хусаж байна. Энэ үед гаднаас зуулт дарга хүмүүстэйгээ орж ирлээ. Тэгсэн тогс дүүн юм байна. Дүүгөө чимээг өхөн явуулаад манай хэдийг баривчилчихлаа. Өглөө нь хөгшин ахлагч зуултад гомдолж байгаа цэргүүдээ гаргахаар боллоо. Гэхдээ урам нь жоохон хугарсан харагдаж байна шүү. Манайхан зүүн баруун гэсээр гарч явлаа. Ингээд далаад гарахаар уулж ёслолын прад гэж сүртэй юм хийв. Тэгсэн 3 хүлгийнх нь 2-ын дэлбэлээд сүйдэлчихлээ. Хэн нэгэн бөмбөг тавьсан бололтой. Ийхүү ажиллагаа зогслоо. Нөгөө талд нэг бизнесмен бололтой нөхөр би чамд удахгүй Вьетнам руу явах онгоц олж өгөмз гэж энэ ярагварт хэлж байна. Ярагвар гараад явхад зөрөөд хэдэн гарууд орж ирв. Тэгсэн энэ сахалд усан флотын хүлгийг дэлбэлсэн нөхөр юм байна. Тэрээр далайн дээрэмчил Ло Сампогийн хүн аж. Харин бизнесмен тэдэнд тэнгисийн цэргийн мэдээллийг өгдөг юм уу да. Хариуд нь далайн дээрэмчид худалдааны хүлгийг нь хамгаалдаг гинэ. Сагалд Сампоог энэ буунаас хүсэж байна гэд зургийг харуулв. Энэ буун зөвхөн цагдаа нар ашигладаг олоход хэцүү буу гинэ. Тийм болохоор бидэнд сайн хулгайч хэрэгтэй гэд. Чүү кофетэй холбогд. Тэр их үнэтэй шүү дээ. Тийм ээ. Гэхдээ тэр мөнгө авахаасаа ч өмнө өгсөн байх болно. Харин хөгшин ахлах адмирал даа ажиллагааны талаар танилцуулж байна. Манай хэд жарааг нь сонсох гээд үзээд байна. Одлгүй хөгшин ахлах адмиралын өрөөг орхиод усан флотынханд цагдаагийн хувцас өгж байна. Адмиралын өрөөний яриаг сонссон нөхөр ирээд юу болсон хэлв. Усан флотынхан татан буулгаад цэргүүдийн зуул дахамт руу шилжүүлэхээр болжээ. Хөгшин ахлах харин өөрөө цол буурсан ч флотынханд цол агсан гिचглээ. Ямар ч гэсэн манай хэдийг зуусан байсан зуул дахамдын доор ажиллахаар болчихлоо. Тэгээд эхний өдрөөсөө л дэглэн шүү дээ. Цагдаагийн хүн дээд тушаалтандаа ёслохдоо цээж ургас гидс татаж өгзөг хойш байх ёстой гинэ. Тэгээд флотынхан одооноос бэлтгэх хүн ирлээ гэсэн тоогоос байна. Маач асуудалд орлоо гэсэн царай гаргаад явах гэсэн. Чи аль хэдийнэ яаж ёслохоо мартаа юм аа. Тэгээд маа цээжээ ургаж гидсээ татаж өгжгөө хойшлуулад яваад өглөө. Зуул дахлагч тэдэнд одооноос хүндхэн цаг эхлэж байгааг мэдрүүлээд өг гэж захнаа. Дүр солигдоод цагдаа нар бэлтгэлээ хийгээд наан манайхэд малгайгаар тоглож байна. Удалгүй тоогоос ирээд бүгд ёсолж тоогоос харин нэг цэргийг гаргаад ирлээ. Тэгээд ёслохоог нь харж байгаад зээж урагш гидс татаж өгзгөө өрг гэснээр наадга 500 удаа давт гэд явууллаа. Харин салааны урдуур 2 бүсгүй явж байна. Тэрийг нь харсан 211 234 дугаартай цэргүүд хоорондоо юм яриад байна. Тоос тэр хоёрыг гаргаж ирээд яриаг нь асуусан.
211 тэд царайлаг юм а. Харин 234 сайхан ч галбиртай юм байна гэж хэлжээ. Тэгээд манай хоёрыг ч бас явж тэрийгээ 500 удаа давтгэлээ. Тэгээд явх замдаа тэд царайлаг юм а. Сайхан ч галбиртай юм. Тэд царайлаг юм а. Сайхан ч галбиртай юм. Энийг нь цагдаа нар сонсоод инээж гарлаа. Тогсч сая хэн инээсэн гэхэд нэг зэрэг өөрийг нь 500 удаа инээг гих байх гээд би гिचглээ. Тэгтэл энийг аваачиж саазал гэж аван шүү дээ. Нэр ингэсээ аваад явах бол цагдаа нар бэлтгэлдээ гарлаа. Харин том амд будны ард оронгуудаа авах алдаад унчгаж. Орой болж хэдий ясаа амрааж байсан нэг дуу гарах нь 211 дугаартай зэрэг байна. Тэд соройлог юм а. Сайхан галбиртай юм. Гэ зүүдэндээ яриад байна. Маргааш нь гарнатын сургуульд орж хуурамч гарнат ашиглаж харуулв. Тэгэхдээ том амтыг гарнатандаа явуулж байна. Том амт буцаад ирсэн 211 чи сольсон юм уу? Сольсон. Тогосч маа гарнатыг эргэлж үзүүлгэж байна. Тэгтэл том амт хэрэггүй ирхмэ. Маа сайн санахгүй байгаа. Тэгж байгаа тогсоор өөрөөр нь хэлэхээр болчихлоо. Тэгсэн том амт хуурамч гарнатын авалгүй жинхэнэ гарнат аваачаад өгсөн юм байна. Тогосч тоохгүй гогцоогийн датаад зэрэг өдрөөр шидчихлээ. Ингээд бэлтгэл сургуулилт дуусаж манай хэд анхны ажиллагаагаа хийхээр болов. Тэгсэн эртээдийн бизнесменээ клубт орж чай шай гэдэг гэмт хэрэгтнийг барьж аавна гинэ. Чай шаан гэдэг нь өнөө ярваасан бүдүү нөхөр бололтой. Манай хэд ч клуб руу орох гэсэн хувийн гишүүнжилтэй газар гээд оруулахгүй байна. Тэгэд баахан маргаж орохоор боллоо. Маа шатны хажуугийн өрөөнд ямар нэгэн зүйл байгааг анзаараад тэгс хийж байгаад орчихлоо. Тэгтэл яргуур яг дөрөөрөө сууж байна. Урд нь сууж байсан нэг нөхөр дайраад маач үзэлцэж байгаад яргуурыг барьчихлаа. Тэгээд тогс барих бичгийг харуулсан тэрийг нь бараг идэхнээ. Араас нь хүмүүс орж ирээд саадуулаад яргуур гараад зүгтчихлаа. Тэгээд бизнесменийн хүмүүстэй үзэж гарлаа. Манай хоёр туслах цагдааг харин нийлээд илвчгэж байна. Нөгөө талд маа тогос хоёр нэг нэгээр нь зодоод дээд давхартайгаа яргуурыг барих гээд үзээд байна. Ингээд үзэлцэж байсан гаднаас бизнесмен 100-д дарагтаа ороод ирлээ. 100-д дарагч маа руу дайрч ажиллагааг одоо зогсоо гэж байна. Маа харин хаяандаа байгаа гэмт хэрэгтэг барингээ зөрүүдлээд байна. Тэгээд одооноос 100-ийн тушаалыг сонсохгүйгээд цагдаагаас гарчихлаа. Тэр даруй дээд талын гэрэл рүү зөөгдөж шат руу гараад хүмүүстэй үзэж гарав. Цаа дөрөв рүү орсон яргуур гартаа тааралцснараа дайрч байна. Тэгээд манай хүн лүү ширээ шахаж хэсэг үзэж байснаа зодуулаад эхэллээ. Маач цонхоор гартал сүртэй зохиолдод 100-д дарга бизнесмен хоёрын өмнө аваад ирлээ. Манай 100-д дарга гэхдээ жоохон худалдагдсан цагдаа юугүй юу? Маа жуурлаад гараад явж байсан хуучин найз Фэйн гараад ирлээ. Фэй өмнө флотод байсан ч одоо яагаад ч юм хулгайч уу юу? Өнөө бизнесменийг хөлсүүлж буу хулгайлуулах гээд байгаа нөхөр шүү дээ. Чи далайн дээрэмчдэг барьмаар байгаа үсттэй. Танай өмнөх нууц ажиллагаа бүтлгүүцсэн дотроо харах байсан болохоор л тэр. Одоо ч гэсэн таниахны нэг нь буу далайн дээрэмчдэд зарах гэж байна. Манай хүн чинь өөрөө бууг хулгайлах ёстой шүү дээ. Тэрэндээ мааг өргөтөд оруулах санаатай байгаа бол тоо. Нөгөөдөр хоёр юм баг зүүжгсэн уснаас гарч иж байна. Тэгээд эхлээд нэг нөхрийг унгаж анхаарал татаад тэр хооронд тавцсан салгачихлаа. Тэгсэн зэвсэг худалдаалж байгаа нөхөр 100-д дарга байна шүү. Тэгээд бүх хүмүүсийг ус руу шидээд даргал үлдлээ. Өөрхий сэлж чаддаггүй юм байна. Фэйч нэг аврах хөвөр өгөөд үсэргэлээ. Баярлалаа. Зүгээр дээ. Манай хоёр хамаг зэвсгээ нэг том шургааганд нууж байна. Маа харин энэ үед хэлж байна. Чи эднийг муу хүмүүст мөнгөний төлөө зарж болохгүй шүү. Аюултай хэд байгаа юм. Фэйч өөр хотын усан флотод зарна гэчихлээ. Угтаа бол мөнгөний төлөө муу хүмүүс зарах гэж байгаа шүү дээ. Тэгээд шургаагийг таглаад улаан даавуугаар тэмдэг тавьчихлаа. Оройн буудалд амраад маа усанд орж байна. Харин Фэй бизнесменийг хүмүүстэй уулзаад мөнгө авч байна. Энийг нь маа харчихсан шүү дээ. Маргааш нь бүдүүнээ зэвсгээ өгөх гээд шургаагийн дээр очисон бүгдэн дээр нь улаан даавуу гадагчихжээ. Бизнесменийн хүмүүс ч Фэйийг өөрсдийг нь холигдох гэж байна гэж бодоод зодтолдож эхэллээ. Манай хүн чинь овоо үздэм байна. Тэгж угаад нэг нөхрийг яг цохох гэж байснаа. Энэ малгай чамд яг тохирно гэж мэдээд байсан юм а. Ард нь буу тулгачихжээ. Манай хүн ч бурхан болох нь гэсэн цаанаас цагдаа нар ирж байна. Фэйч айсийн тааруулж байгаа зогтчихлаа. Тэгсэн манай хөгшин цагдаа явж байна. Маа улаан даавуутай нэг шургааганд буу байгааг хэлсэн юм байна. Фэй харин бизнесменийн хүмүүсээс зугтаад нэг газар орж ирсэн тэнд нь маа хөгшин ахмадын охинтой байна. 100 дарга зэвсгүүдийг хулгайлж байгаагүй хэрэггүй. Үгүй тэд нарыг засгийн газраас зээлж байсан гэсэн. Тэгэд ахмадын охин яаж мааг энэ талаар мэдсэн гэж асуухад манай хүн зэвсгүүдийг дээрэмчдээс авсан гэж үлгэр зохиогоод ярьж өгч байна. Фэй тэр үед нь тэсэхгүй гарч ирээд охин дүнсүүлэх гэж надаас ургаж байгаа мó. Энэ үед хайж байсан хэд Фэйн хоолойг сонсоод ирж байна. Манай хоёр дараа тооцоо хийгээд Фэй цаад өрөөнд нуугдчихлаа. Хүмүүс орж ирэхээр нь тарган эрийг тийшээ явсан гэд явуулчихлаа. Фэй шууд цаад өрөөнөөс толгоогоо цухуулгаад хэрүүл хийж байна.
Гэтэл Фэйийн араас явсан нөхдүүд "Ой, чи тэрнийг энд байгаа гэсэн хаана байна? Би андуурчихжээ. Тэр энд байна. Фэй юу ч болоогүй юм шиг гарч ирсэн ээ. Чи муу новш." Гэт бизнесменийн хүмүүстэй хөөцөлдөж гарваа. Тэгээд Фэй "Наа чинь ч гэсэн буу хаана байгааг мэдэж байгаа." "Үгүй дээ. Зүгтаарай." Ингээд хэсэг хөөцөлдөж байгаад яалтчгүй баригдчихлаа. Тэгсэн Фэй маа хоёр маргалдаад нэг нөхөр цочсондоо сум алдаж байна. Фэйч маргалзаар нэг нөхрийг цогж унгаад үзэлцээд эхэллээ. Зүгтэх цай гарангууд нь шатаар доошоо бууж явсан ахалхын охин үлдчихжээ. Маа очсон хөлөө гэмтээгээд суучгаж. Манай хүн ч үүрд зүхтаа зам руу очлоо. Тэгээд шатаар өсөрчих гэж өөрөө амар өсөрж байсан ахалхын охин дахиад үлдчихжээ. Буцаж очоод аваад зүлгээр уруудаад буучдаг. Тэгж явсаар дугуйдаа нөхдүүдийг онголдуулж цаашаа зах руу ороод нэг дэлгүрт нуугдлаа. Тэгээд ахалхын охинд "Чи хурд хувцаа тайлаа, аль хурдл." Араас нь мөшгөж явсан гарууд эрэхт нь гараа зугтчихлаа. Ахалхын охины хувцаг нэг хүүхэлдээ нөмсгчгөж. Нарийн гудмаар гарахтаа нэг дугуйдаа хүнийг мөргөөд унагсан 100 дахмад байна. Тэгсэн цаана нь бизнесменийн хүмүүс юу ч хийж чадахгүй хараа зогсож байна. Маач зам буруулаад явах гэсэн 100 дахмад мааг гавалчгаж. Тэгээд хэсэг дагаж яваад нэг цагтаа эрэхт нь "Би энэ гавтай өчнөө сургуульд хийж байсан. Энэ хүссэн үедээ тайлцах чадна" гэд гараа харуулад 100 дахамдын дугуйг дээрэмдээд авчихлаа. Бизнесменийн хүмүүс араас нь хөөгөөд ороод ирлээ. Тэгэхээр нэг нөхрийг айлын хаалга мөргүүлээд нөгөөр нь ваар шидээд зогтож байна. Тэгээд нэг эргэлтэн дээр угсруулж дугуйтаа нунгаад өөрөө явах гэсэн дугуйныхан суудл нь унжсан байжээ. Яй. Ямар ч гэсэн цаашаа явсаар хоолны газар ороод ирлээ. Тэнд Фэй ахмадын охин хоёр байж байна. Манай хүн унах гэж байхад нь Фэй барьж аваад араас нь ирсэн нөхдүүдийг харин унагчихлаа. Гаднаас хүмүүс нэмж орж ирэхээр нь зугталгүй үзэхэр боллоо. Бүгдийг болгож тавиад нэг нөхрийг сандлын хөлөөр цогсоор байгаад унагчихлаа. Ингэж нэг юм гарч явсаар дахиад хүмүүс хоёр талаас нь гараад ирлээ. Яах чаргагүй боллоо гэж байтал зуул тахлах цаана нь явж байна. Манай хүн ч өөрөө очиод гавлуулчихлаа. Зуул тахлах харин хөгшин ахлахын охин таниад гэртээ харгиж байна. Цааталт нь Фэйж нүрээ нуугаад байна. Өөрийг нь танина гэж санаа зовсон бололтой. Тэгээд явах гэж байсан зуул тахлах араас нь "Эртэд аврах хуваар өгсөнд баярлалаа. Зүгээр дээ" гэд Фэй баригдчихлаа. Зуул тахлах Фэйийн араас явахдаа мааг шонд гавлаад гава тайлдаг түлхүүрийг аваад явчихлаа. Харин бизнесменийн хүмүүс энийг хараад байж байна. Манай хүнч баларлаа шүү. Тэгээд элбэ зодох гэсэн маа хөлөөрөө аргалж байгаа дээшээ авирчлаа. Шонгоос салангуудаа хажууг нь цагтаа өрөөрөө үсрээд орчихдог. Дотроос нь нэг сүх аваад гава тайлах гэсэн эртээдийн сахалт гараад ирлээ. Манай хүн лүү лантуу авч дайраад маа харин нэг төмөр дотор ороод өөрийгөө хамгаална. Тэгж байгаад доороо эргээд унлаа. Гадаа нь цаг эргэлдээд хүмүүс гайхаад байна. Төмрөөс гараад сахалтаа үзэж байгаад араанаас аваад шидчихлээ. Цаанаас нь дахиад нэг буудай нөхөр ирээд мааг шахаад байна. Манай хүнч зугтаж байгаа цагнаас зөөгдчихлээ. Эсрэг талын гаарч буу чиглүүлэхээр нь дууслаа гэж бодсон түүнийг тогос буудчихлаа. Ахалхын охин цагдаа нарыг дагуулад ирж маач зүүнээс барьж тэсгээ болоод унчхул яах вэ? Харин ч гайгүй буугаад "Энэ ертөнцид татах хүчнээс өөр тодорхой зүйл гэж байхгүй юм байна" гэж тоглоом хийгээд байна. Дүр солигдоод далаад нэг английн хүлэг хөвж явна. Урдаас нь худалдааны хоёр хүлэг ирж байна гэсэн далбааны ард дээрэмжид нуугдчихжээ. Тэгээд олоолаа юм болохоор английн сэргүүд юм болсонгүй. Сүүлд нь нэг шар нөхөр буутаага үлдэж байна. Нөгөө талаас өнөө алдарт далаан дээрэмчин Ло Сампао гарч ирээд бууг түлхээд алгадаад унагчихлаа. Нөгөө талд маа удирдлагуудын өрөөрөө яриаг нь чагнах гэд нууцаар орж байна. Тэгтэл тэр Английн хүлэг дээр байсан шар нөхөр шинэ адмирал нь байжээ. Зөөлт дарагч Ло Сампаог буулгаж авахын тулд далайн бомбыг хаайгна. Тэгсэн тэндээс нэг бизнесмен бололтой нөхөр "Тэгэх юм бол Ло Сампао ялагдаж магадгүй. Гэхдээ худалдааны зам бүхэлдээ нуран унана." Бүгд гацааны байдалд ороод яахаа мэдхээ болчихлоо. Ямар ч гэсэн шинэ адмиралыг аврах хэрэгтэй гин. Маа харин наад өрөөнд нь нуугдж байсан эсрэг талын бизнесмен ороод ирлээ. Ерөнхий адмирал түүнтэй уулзаад шинэ адмиралыг аврах хэлцээрийг Ло Сампаотой хийхэд туслаач гин. Бизнесмен ч оронд нь өөрийнхөө хүмүүсийг бас яргуурыг суллуулахаар боллоо. Гараад явсныхан дараа маа Америкэн 100 руу орох гэж байгаад адмиралд баригдав. Далаа дээрэм гарсан болохоор адмиралыг дахиад усан флотыг сэргээнэ гэж бодсон ч дайсантайгаа тохиролцохыг харах өрөвдөлтөй байна гэд уурлаж гарлаа. Дээрээс нь ганцхан шинэ адмиралыг аварч явдаг босод хүмүүсгээд маа бодож байсан зүйлээ хэлж гарлаа. Адмирал хэлэх үггүй болоод "Тэгвэл чамд төлөвлөгөө байгаа мó?" "Байхгүй. Бид зүгээр л ингээд буугаад өчгснөөс өөр зүйл бодож олох хэрэгтэй гэж бодсон юм." "За яах вэ? Би чамд энэ хэргийг даатгүй." Ингээд манай хүн эргээд усан флотыг сэргээж чадхаар болчихлоо. Флотынхан ч тугаа мандуулаад хөгшин ахлах дээр ирж ёсолж байна.
Ингээд ахалгын яриад байсан ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо шүү. Оройн нь бизнесмен гарч явсан нэг бүсгүй туслаарай гэд түрээд ирлээ. Тэгсэн ахалгын охин байна. Жаахан яриа өрнүүлж байгаа цөөхөнд нь суучглаа. Удалгүй зэрэгцэж нэг сүүх ирээд дотроос нь маа гарч иж байна. Нөгөө сүүхнээс бизнесменийг гаргаж ирээд ачаад явах нь тэр. Тэгээд нэлээд зодоож сайн муу цагдаагийн дүр тоглож байгаад Ло Сампаотой яаж холбоо тогтоодгийг хэлүүллээ. Сар олгоны 2-нд Ло Сампаогийн хүмүүс бомбд дээр ирдэг юм байна. Зав нь 3 өдний тугтайж. Тэгсэн манай маа өөрөө бизнесмен의 дүрд ороод бууг нь авч явж Ло Сампаогийн арал руу явхаар боллоо. Араас нь плотын дагаж явах юм шиг байна. Тэгээд далаад явж байсан жоохон Госту Пэй торхноос гараад ирлээ. Ло Сампаогийн арал дээр очиж эрдэнэс хусах гэж байгааг нь. Тэгээд нэг нэгнийхээ ажилд гай олчихгүй өөрсдийн зорилгоо биелүүлнэ гэж тохиролцлоо. Манай хүнч нэг юм олохгүй байсан Ло Сампаогийн арал дээр ирлээ. Тэр даруй бусад руугаа мэдээ илгээж байна. Тэгээд Ло Сампаотой уулзсан бизнес түншүүдийн болохоор их найрсаг өгтөж авч байна. Маач Английн хөлгийн олзлогдсон хүмүүсийн талаар ярьж байсан нүдэн бүлтийгээд явчихлаа. Фэй дунд нь далайн дээрэмчин болчихсон явж байна шүү. Ямар ч гэсэн буунуудын нөгөө дамар хөрөөрөөгөө явлаа. Тэгх замаараа хаана олзныхан байгааг мэдчихэн шүү дээ. Нөгөө талд Фэй зэвсэг зөөж явангаа Эрдэнсийн агуулах нь хаана байгааг мэдчихлээ. Агуулах руу явахдаа нэг хамгаалагчийг нь янзлаад аяа гэсэн маа гарч явна. Манай хоёр ч мөр мөрөөрөө ажиллаа гүйцэлдүүлэх болсон шүү дээ. Нөгөө талд флотын арал дээр ирчихжээ. Дундаа уулзна гэж тохирсон бололтой тогос маагийн урдаас яваад өглөө. Маач нууцаар агуугаас гарч явтал нэг дээрэмжинтэй таарчихв. Ой, чи нууц угаа хэл. Гарын хөдөлгөөн. Йоо. Тэгснэ цогоод унагчихлаа. Нөгөө талд нь тогосч гисэн нэг дээрэмжин янзлаад хувцсын солиод өмсчихлөө. Тэгээд дахиад нэг дээрэмжин ирэхээр нь нууц угаа гэсэн нэг саахан гөвшүүлэх хэрэгтэй. Фэй Эрдэнэсээ зөөж явж байсан юм байна. Ёстой азтай байлаа гэд яваад өглөө. Тогос харин гөвшүүлэх хэрэгтэйг нууц угаа бодчихлоо. Тэгээд цаашаа явж байгаад маа тогос хоёр нэг нэгнээ харалгүй маа. Нууц угаа. Нэг сайн гөвшүүлэх хэрэгтэй. Буруу гэхдээ зөв байна. Гэснэ тогсыг дээрэмжин гэж удаад нэг цохоод бот руу хийчихлээ. Тэгэж явсаар бусадтайгаа тааралдаж тогсыг урдаас нь явсан мэдэв. Нөгөө талд нь тогос ботон дунд сэрж байна. Урдуур нь явж байсан нэг дээрэмжин барьж аваад нууц угаа. Тод сар хаа нэг гэрэлтүүлэн. Дээрэмжин унгаад хувцсыг өмсөд явж байсан маа гараад дахиад дээрэмжингээ бодчихлоо. Араас нь очиод нууц угаа. Тод сар хаа нэг гэрэлтүүлэн. Буруу байна. Дахиад буруу гэж юу? Энэ үед нь том амт дайраад маач дээрээс нь дуусгах гэж байгаад нэг юм тогос гэдгийг харлаа. Тэгээд буцаж агуу руу ороод "Ноён чуу та энд юу хийж байдаг вүлээ? Би та нарт нэг юм харуулах гэсэн юм." Тэгснэ байрлал аваад хоёр хамгаалагчийг унгаад маа цааш яваад өглөө. Найрлаж байсан дээрэмчид дээр очиод Ло Сампаотой арх хууж байна. Тэгснэ цагаа хараад гар барилдааны тэмцээн зохиочлоо. Ялсан нь мөнгөн цаг авна гинэ. Энэ хооронд тогос том амт хоёр хүмүүсийг нууцаар гаргаж байна. Эрэг дээр харин Фэй Эрдэнэсээ ачаад явах гэж байсан сахалт ирж байна. Сахалт бизнесменийг мэднэ шүү дээ. Тэгэд мааг аюулд орсон хэлэхээр явлаа. Замаараа флотынхантай таараад хэлэх гэсэн чинь манай хүнийг дээрэмчин гэж удаад бүгдээрээ өсрөөд орлоо. Тэгэд өөрийгөө Фэй гээд мааг аюулд орсон хэллээ. Агуу руу тогос том амт хоёр буцгаар олж бусаддаа би дудвал дээрэмчтэй онгоцыг дэлбэлээрэ гинэ. Нөгөө тал тэмцээн болж байсан сахалт ороод ирлээ. Манай хүнч чимээгүйхэн зогтох гэж байгаа чадсангүй. Тэгээд сахалтыг шууд очиод тэрвэрчихлээ. Сахалт чи намайг магадгүй чамд туслаагүй буруутгаж болно. Үгүй ээ, минь хэлэх гэсэн зүйл бол би чамд туслаагүй гэж юу? Ингэж яриулахгүй байж байтал гаднаас Фэй орж ирээд цагдаа нар ичгсэн байна гэж зарлалаа. Маач сахалтыг цагдаа нарыг дагуулж ирсэн байна гэд буруутгачихлаа. Удалгүй тогос том амт хоёр буутай орж ирээд цагдаа нар арлыг бүсэлсэн бууж өг гинэ. Харин сахалт өөрийгөө урваагүй харуулна гэж тогос руу дайраад буудуулчихлаа. Эрэг дээр харин дээрэмчдийн хүлгийг дэлбэлж байна. Ингээд дээрэмчд манай хоёр руу дайрж эхлэв. Зарим дээрэмчд нь агуугаас гараад хөлөг рүүгээ явж байна. Манай хоёр жихэндээ буудаж байгаад суман дуусаад хутгаараа үзээд байна. Маач Ло Сампао руу дайраад үзэлцээд эхэллээ. Манай хүн гар нүцгэн болохоор сэлэмнээс нь бултаад яваад байна. Тогос харин туслахуудын нэг нэгээр нь унгаад байна. Нэг нөхрийг арай барахгүй нуу гэсэн Фэй араас нь орж ирээд ваарда таялаа. Дахиад дээрэмчд нэмэгдэхээр нь тогос гарната шидэж байна. Фэйж гарнат аваад том амттай хамт дээрэмчдийг орж ирэх газрыг дэлбэлээд байна. Дээрэмчд нэмэгдвэл манай ихэд амьд үлдэхгүй шүү дээ. Тэгээд Ло Сампао маа тогос хоёртой үзэж байна. Фэйж ажил нь дууссан гэ дээд давхраар явах гэж байсан дээрэмчд урдаас нь ирж байна. Тэгэхээр нь гарната шидээ дахиад буцаад ороод ирлээ. Нөгөө талд манай хоёр үдсээр л байна.
Ло Сампао сайн тулдаг юм байна. Манай хоёр бараг ялгадах нь уу гэсэн Фэй орж ирээд том сэлэмтэй Санфогийн сэлмийг хуваачглаа. Тэгээ дахиад үзэж гарна шүү дээ. Сампао сэлмийг аюулаад Фэйг бас янзалчихж байна. Манай хэд ч Ло Сампао чи угаасаа ялагдана. Одоо бууж өг. Тэгсэн өгсөн ч бууж өгөхгүй гинэ. Манай хэд дахиад дайрлаа. Тэгээд эхлээд дараа нь том хамт нэмж Фэй агаараас өшөглөж орж ирээд үзээд байна. Сүүлд нь тоогоос орж ирээд шахаж явж байгаад нэг нэвж өгөөд унаглаа. Тэгээд Фэй дээрээс нь дарж унаад хевсэнд ороочлоо. Тэгсэн том хамт гарнаад хевс рүү шидчихвэл яах вэ? Тэр хоёр хурдан Фэйийг татаад гаргасан гарнаатаа аваад гараад иржээ. Намайг алахыг хүсээ юу? Наатаха хурдхан шид тэнгэ. Гарнат хевс рүү хийгээд бүгдээрээ ухрлаа. Ингээд далайн дээр юм чин Ло Сампаогоос юм үлдсэнгүй. Дүр солигдоод манай хэд далаад зүгөө олох гээд явж байна. Нэг л болж өгөхгүй байгаа бол тоо. Ямар ч гэсэн хамаг дээрэмжтэйг ардаа дагуулчихсан салан дээр явж байгаагаар кино дууслаа. Энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Та манай сувгийг дэмжихийг хүсвэл subscribe дараарай. Баярлалаа.